сонирхоогүй улсууд нь ингээд бас ичгээр бас байна юм тий. Заавал тэгдэггүй юм байна л да. Сонирхсон, сонирхоогүй зүгээр л зөрч юм байна. Бүгд л үүссэн ч юм уу гадууд. Тэгээд сонирхон сонирхоогүй улсууд холилдоод иржээ. Тэгээд дундуур нь яриад байгаа юм байна. За одоо тэгээд яа их та нарын амыг би ойж чадахгүйгээс хойш юу ч гэсэн стейк руу орё. За prepare гээд энэ сургуулийн 30 жилийн байд юм байна. За prepare гэдэг рүү н ороод data structure гэдэг рүү н ороод бусад хичээлүүд бас таарахаар юм байна. Та нар багш нарыгаа барьж аваад жишээ нь хийм заян ордог гэж. Та бид нар энэ хийм заяны бодлоос бодох юмсан гэж хэлвэл багш нар чинь нэг модон да. За стейк гэдэг болгонуудын шүүжий юм байна. За максимум элемент гэлээд ийм болгонууд байна. За эндээс нөгөө юу гараа хамгийн анхнаас хэлээд байна шүү дээ. Энд чинь бүгдээрээ л шалгалтын дээр ирдэг. Одоо шалгалт гэдэг юу вэ? Ажлын ярилцлага дээр ирдэг бодлогууд гэвэл 87 тоо байна бодсон юм байна. 83 таа байна. 86 таа байна. За. Энэ 87 медиум гэсэн мөртөө бодсон юм байна л да. За. Ямар ч юм бэ? Энэ амархан хичээл 81-тэй equal байна. За энэ ногоомж гоё юм уу гэж бодоод иш орч байна. Юм шиг байна. Бичээд байгаа гэдэг. За. Яасан. Хаяа. За бодлого хэлээ дуршаад ойлгох хэрэгтэй. Набила Ахмед гинэ. Бангладеш хүн шүү дээ. Зохиосон хүн. За. Гэхдээ энэ Бангладеш хүн одоо тийм хакер ам дээр. За бодлого шууд ойлгож тална гэсэн үг. Тална гэж үзье да. Гурван стейк байгаа юм байна. Гүйч яасан ч болно. За гурван стейк байгаа. Стейк ч гэж одоо яг стейк гэх юм байна. Нөгөө тавг шиг дэш ногоолцсон цилиндр юмнууд байгаа юм байна. Тавгал юм дөө. Тавгал юм уу. Тэгээд бүгд нэр ижлэхэн амттай. За ханаа цамхаг гэрх үү юм да. Тэгээд янз бүрийн өндөртэй юм байна. Зузаан гэх юм үү. Ингээд хурдаа тавьсан гэвэл цилиндрүүд янз бүрийн өндөртэй. За зузаантай дискнүүд байна. Цилиндрүүд байгаа байна. Юу ч гэсэн өндөр нь юу юм бэ? Зузаан шимтэй шүү. Юу юм бэ? Ижил диаметртай цилиндрүүдийг ингээд дээрс ногоолцсон юм уу та тий. Тэгээд юунууд нь өөр өндөртэй гэдэг нь юу гарч байгаа юм бэ? Цилиндрүүдэд жаар хэлэв байна. Нөгөө стейкүүд нь өөр өндөртэй гэж байгаа юм шиг байна. За тийм юмуд өгсөн юм байна. Ямар зэрэг юм байна. Тэгээд за стейкийн өндөрийг өөрчлөхийн тулд хамгийн дээдлийн цилиндрийг нь хэдэн жил авч болох юм байна. За нэг юм яг стейкийн зарчмаар авах юм байна. За бодлогоноо угаасаа стейктэй холбоотой. Юу гэнэ 3 жагсаалт юу 3 инч юу лээ. Стейкийнхаа өндөрийг нийжил болгохын тулд хамгийн өндөрийг нийжил болгох юм байна. Тэгээд тэр ижил болсон өндөр нь хамгийн их байхын тулд хідэн юу авч явах вэ? Хідэн юу авч ханж болох юм байна. Ер нь тэр өндөр нь хэд байх юм бэ гэдгийг олох юм байна. За юу ч авахгүй хідэн нэг ч цилиндр авахгүй гэж болох юм байна. За диск юм байна. Нэг диск авахгүй гэж болох юм байна. Эсвэл хэдийг авч болох юм байна. За нэг юм хүү бодлоо энэ ч ямар ч хааш юм. За 3 стейк байсан жишээ нь энэ 1 2 1 гэсэн аль талны оруулна юм бол та оройн аль тал нь ч юм уу. Тэгэхгүй оройн бодол зүүн талтай байх та. Тэгээд за эхний стейк дээр 4 тоо байна. 4 диск байна. 4 юу байна? Диск байна тий. Тэгээд энэ юу юм биш. Өндөр гэдэг нь юу юм биш үү? Энэ ингээд тасарчтай юм шүү дээ. Батарей дуусчих. Юу энэ батарей дуусаад байгаа юм шүү.
За өндөр гэдэг нь юу юм шүү? Дискний өндөр юм шүү. Энийг солино. Батарейн дорхноо дуусчихсан. Аа. Энэгээр юм. За нэг юм. Ваа. Хоёр. Хашир хөрсөн. Яагаад? Дуусаад л байна гэсэндээ. За ингээд хэсэгтэй шинэ батарей. За дискнүүд нь өөр өндөртэй юм байна. Тэгэхээр жишээ нь нэгдүгээр стек H1-ээс дээдлийн 2 цилиндрийг авчвал 2 дискийг авчвал өндөр нь 1 2 гин. За дээдл нь талтай юм байна. Бараг бидний юм дээр ирсэн адилхан. Зүүн тал нь оройн юм байна. Ёроол нь арт талтай юм байна. Хамгийн сүүлийнх нь ёроол гэж байгаа юм. Тэгэхээр эдгээр ингээд дээш нь 10 гэж байна. 1 2-ыг аваад хайчлаа. Тэгвэл энэ дээр H1 бол үлдсэн 1 1 гээд юу нэг өндөртэй болно. Дээдлийн 2 дискийг аваад хайчингууд нэг өндөртэй болно. За 2 гэсэн өндөртэй болох юм. H2-оос 2-оор өндөртэй болчихно. Ийм юм байна. За би нэг яагаад бодлоо. Гарч орчууд яваад байна. H1 and H2. Ингэж байгаа юм байна. H1 H2 2-оос дээдлийн 2 дискийг аваа ичиж гэж байгаа. Тэгэхээр H1-ээс 1 2-ыг аваа ичнаа цаана 1 1 үлдлээ. Нийт өндөр 1. H2-оос бас дээдлийн 2-ыг аваа ичлаа. 1 1-ийг аваа ичлаа цаана 2 үлдлээ. Тэгээд H3 1 гэж байгаа. Хэвлээ. H3 нь яах ч вэ? Тэгээд 3-даа 2 өндөртэй болох юм. За тэгэнгүүтээ энэ бол хамгийн юу бол 2 юм аа. Хамгийн өндөр бөгөөд 3-даа тэнцүү өндөртэй болох юм 2 юм аа гэж тэгчиж байгаа юм. За хоосон стекийг бол бас стек гэж үзнэ л гэнэ. Бүр болохгүй тохиолдолд бүгднийг авч хаяад 3-даа хоосон болсон ч болох юм байна. Тэгвэл бас өндөр нь тэнцвчлээ гэж үзэх юм. За нэг юм байх юм. Энэ ч одоо юундаа ч ийзээ байдаг бол та. Жохоо ингүүл болчих шүү. Ичлэн байх юм. За. Ийм байна. Тэгээд бид нар явах хэрэгтэй хөө төрүүчийн болгоомтой адилханаар за энэ хязгаарлалтууд нь ингэж байж байна тий. Өсгчөө зарлахад байна. За нөгөө жишээ үүрэг жишээ. Ийм 3 стек байжээ. За манд бол оройн дэш нь хараад зурцыг айтгаал юм байна. Ийм 3 стек байсан. Энэ харагдчих тий. Ингээд үлдээчих юм байна. Эхнийхээс нэгийг нь аваад дараагийнх нь нэгийг нь авчаад 3-аас нь 2-ыг дээдлийн 2-ыг аваад авчих юм байна. Тэгхийн бол ийм дизуулж юм байна. За тэг бүгдээ 5 өндөртэй болчихно. Болчихлоо. Ийм юм болох юм байна. За энэ чинь тэгээд биднэрт класс бичээд өгсөн энэ дээр класс нь жаа юм байна тийм. Нэг юм equal stacks гэдэг юм бичих та. 1-р стек, 2-р стек, 3-р стек гэж өгч байгаа. За стек биш нөгөө жагсаалтаараа өгч юм байна. Одоо бид нэр яг жагсаалт үзсэн жагсаалтаас стек гардаг гэх юм уу тийм. Жагсаалт бол юм уу стек юм аа. Гэх юм уу. Биш жагсаалт стекийн жашаа тийм. Жагсаалт дээр нэг дөрөв нэмчихэр стек болно гэхээр жагсаалт бол бараг л одоо юу гэж юм те. Стекийн эцэг класс ч гэх юм те. Тийм хөө. Жохон наривчлаад тодорхой дөрмүүдээ тодорхой болгох гэхээр стек болчихдог. За тэгээд жагсаалт руу гэсэн юм байна. За тэгээд энийг бичих юм байна да. 3 стек байгаа. Тэднээс хамгийн бага нь яаж болох вэ? За энэ дээр харин би ёстой яг юм байна. Ахчтай байгаа.
Зурган дээр бол харахаар сайхан л байна тий. Ингээ харж итэл энэ зураас ингэж яваад ингэж яваад байна. Өөр нэг зураас байхгүй юм байна. Хамгийн даваа нэг зураас байна. Тэгэхээр энийг яах ч байна. Нэг бод харах одоо нэг стик бол бид нар мэдээд байгаа. Стик дээрээс нь юм аваад тэр буцаага ичдэг гэдэг. Дээд талаасаа нэмэгдэг. Дээрээс харагддаг гэдэг. Одоо энэ нэг яг гуруудаа тэнцүү болж байгаа энэ хэсгийг яаж олох вэ гэдэг. Тийм асуудал. Алгоритмын талын асуудал юм байна. Яаж олох юм бэ гэдэг. Яаж олох юм бэ гэдэг. Бүгднгээс нэг аваа ичгаар 3 4 1 гээд гуруулаа нэг энэ 5 5 6 өндөртөө болчихно. Тэгээд нэг тийм сонирхол юм байна. Энэ зураасыг яаж олох вэ гэдэг болчихно. Ийм хүү зурааснууд байгаа. Тэрний хамгийн дээдлийнх нь яаж олох вэ гэсэн байгаа юм байна. За тэгээд яг юу яаж болох вэ? Ингээд яаж ч болох юм гэдэг сайн мэддэхгүй байна. Яг мэддэхгүй жоохтой янз бүрээр болж болно. Зүгээр айгүй хурдан яаж болох вэ гэдэг байгаа. Зүгээр нөгөө хамгийн муухай аргаараа бодох байх л та. Одоо энэ нэг энэ хоёр энэ гурав гэдэг чинь стикүүд байгаа тоонууд тийм. Стикүүд анх ямар өртөө 15 гэдэг чинь 100,000-аас бага. 100,000 дотор байх нэ өндөрүүд нь 100,000. 100,000 ч яасан ч юм тий. За тэгээ угаасаа дискнуудын өндөр бол 100 дотор байх юм байна. 100 та тий. За юм хүү. За энийг яаж бодох вэ гэж. Тэр өндөр би бодохгүй та нар бодох юм. Юу та. За хэрвээ энэ стикт байгаа тоонуудын тоон их бага байсан бол ингэж болохоор байлаа л да. Яаж ч болохоор юм дээ. Юугаа болоод стик дотор байгаа тоонуудаа бүгдийг аваад юу яах юм бэ? Ямар ч байна. Стик дотор байгаа тоонууд нь ядаж өөр байгаа юм тийм. Тэгэхээр тоонуудаа бүгдийг гаргаж хаяад буцаагаад хийхдээ нийлбэрүүдийг олчих юм уу да. Энэ чинь өндөр гэдэг чинь бол эдний нийлбэр шүү дээ. Доороос хадаад 1 1 1 2 5. Энэ 2 3-гээ 5, 1 4-гээ 5. Тэгэхээр бид нэг өөр стик тийм үү, өөр массив руу юу хийчихье. Энэ тоонуудаа стикээс гаргаж дуусгачаад буцаагаад хийхдээ юунууд энэ тоонуудын өндрүүдийг хийчихье. Одоо 1 гээд ороход 1 бол өөрөө нэг өндөртэй. Дараа дахиад дээр 1 орж ирэхэд энэ дээр 2-ын тоо тавьчихдаг ч юм уу тий. Тэгээд энэ дээр 3-ын тоо, энэ дээр 5-ын тоо, энэ дээр 8-ын тоо гэж тавьчих. Яг тэрийг хийхэд тэр дискийг буцаагаад хийхэд буцаагаад тавихад ямар өндөртэй болох вэ гэдэг. Тэгээ манай стик ингээд тоонууд нууж ирэхэд тийм 1 2 3 5 8 гэсэн тоонуудтай массив ч юм уу үсгэн л дээ. Нөгөөдөл ч гэсэн тэгээд тавьчихна 2 5 9 гэх юм те. Энэ дээр 1 5 6 7 гэх юм. За ийм тоонууд тавьчих. Тэгэхээр яг стикүүдээс тийм массив юм уу үсгэх юм да. Массив чамар юм. Массив үсгэхэд дээдл нь хідэн тоотойч массив байх юм. Массив зарлахтай хэдэн элементтэйг зарлах юм бэ гэдэг нэг асуудал гарна. Тэгэхээр энэ манай дискнүүд бүгдээр нэг өндөртэй байгаад байвал монгол олон тоо орхно шүү дээ. Тэгэхээр манай дискний хэмжээ яасан? Дискний хэмжээ 0-аас их гэсэн юм байна. За тэгээ бүхэл тоод байх байлгүй. Тэгэхээр 1 доотлол 1 байх юм байна. Тэгэхээр 1 гээд явбал хитж болох юм байна. Юу ба массива зарлахтай кивэн бүгдээр 1 байгаад хамгийн муудаа тэгээд 100,000 тоо байгаад бүгдээр 1 байгаад 100,000 болно. Бүгдээр 100 байгаад 100,000 байвал хамгийн том тэр юм шүү дээ. 100 байгаад 100,000 байвал 15 зэрэг тэр дахиад 2-ын 17 зэрэг 10 сая болох юм тий. За. Тэгэхээр 10 сая урттай массив 3 ширхгийг зарлаад эдний тоонууд яаж нэмэгдэж байгааг нь доороос нь ихлээд биччихье. Одоо юу гэдэг тий. Нөгөө 1 2 3 5 8 гэдэг массивуд маань энэ дээр 2 5 9 ч гэх юм уу. Тэгээд нийлбэрүүд нь биччихье. Тэгж байгаа л яаж ч юм шүү дээ. Тэгж байгаа
тэр тоонуудаасаа тэр гурван массивт байгаа тоонууд гурван массивт гурвууланд нь байгаа нэг тоо болоод тэгэл болчихсон шүү. За энэ бүх алгоритмаар явбал энэ бодогдох байгаа энэ алгоритм жоох хэцүү юм шиг. Ямар юу байна? Өндрүүд тэгээд доороос эхлээд хайвал сэндэлхэм. За хамгийн дээдлийнх нь хамгийн өндөрийг олгосон учраас бид нэр массив гурван массив дотроос доороос нь хайд тэгээд жоохон буурж иж магадгүй. Массив дотроо дээрээс нь доошоо хайвал тийм олдох. За энэ чинь нэрээ easy гэсэн биш. Алгоритм жоохон дутагдал юм байна л да. За доороос нь хайгаад явчих. Доороос нь дээрээс нь хайх юм. За араас нь хайгаад явах юм. За нэг тийм бүх арга байна. Тэгэхээр тэр дээр бид нар 17 зэрэг буюу дээшгээ тэгээд 100,000 тоо байх нь 100,000-тай массиваар эхнээс нь дуусна явах нь 100,000 гэхээр гайгүй хугацаа зарах юм шиг байна. Гэт. Тэгээд явах юм да. За чамлаа. Алгоритмтай дуусчихлоо. Гэт. Шани. За. Тэгээд одоо яадаг юм бэ те? Стиктэй. Юм боцсон болгож авдаг гэж байна ч ямар болоо. Дээрээс явсан. Хамгийн өндрийг олох гэхэр чинь. За. Тийм байна. За энэ групп гэж жоохон өндөртэй юм. Хоёр байсан бол нөгөө интэй их төстэй юм байна гэж. Нэгтгэж ирмэлэх гэдэг нэг ирмэлт явуу яалаа. Аль нэг ч дээр үзсэн байгаа. Тэгэхээр тэр дээр хоёр массивыг ирмэлэгдсэн массивыг нийлүүлээд байдаг. Тэрхүү аль нэг нь аваад явах юм бол хоёр групп гэдэг. За. Энийг яа. Энийг ч шууд ингээд явах хэрэгтэй юм байна. Хаяад нөгөө нэг орох гэж шаардлагатай. Хамгийн багын олох гэсэн чинь амжихааргүй алгоритм болоод шиг байх юм. 100,000-тай гурван массив гэд явуулаа. Дээрээсээ явуулаа. Хамгийн гурван массив байгаа гурван өсгөр нэмэгдсэн байгаа. Тэгээд хамгийн араас нь яваад хамгийн том тэр гурванд байгаа тоог гэдэг юм болчихлаа. Тэгэхээр ч одоо хамгийн том гурванд байгаа тоог гэдэг. За стейк үдээ. Шингэд гурванд байгаа. Юу яах ч юм уу. За ичээд сони бичлээ. За би юу яах вэ? Excel-эн гаргаж ирээ. Excel дээр бичих зүгээр лөө. Шинэ жоохон. За энэ дээр биччихье. Шингээд авч 3 2 өдөгчн тоо юм. Чухал татвар биш. За 4 3 2 хэрийн өндөр жоохон таахгүй болчихлоо. За 4 тоотой. 1 4 алгоритм заавал нөгөө гар хөлөөрөө яах ёстой гэдэг байна л да. Шалгаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр яг түрүүний яриадсан юм. За энэ стектик адилхан чи эхний гурван массив гурван стек одоо H1 за гурван стек байсан доор за хажуу талд нь дахиад ингэчүү Excel гэж. За ийм гурван массив байгаа. За
3 стейк байгаа. Гурванг нь чи ингэж бодлоо. Гурванг нь за массив бичдэг. Нэг ийм массив үсчээ. Тэгээд түрүүний яриад байгаа юу массив нэг юм хөө 1 гээд 2 гээд 3 гээд шууд 5 болчихоо 2-ыг нэмээд тэгээд 8 ийм массив үсгээд нөгөөх дээр нь 2 гээд 5 болчихоо 9 за ийм нөгөө эхний элементүүдийг бид нэмээд тэр хүртэл хэд элемент байгаа гэдэг. Нэр шууд 5 нэг нь 6 энэ одоо за ийм массив ийм 3 массив байгаа гэдэг. Тэгээд энэ 3-аар аюу хийх гэдэг нь өгөхөр одоо энэ чинь ингээд 1 2 3 5 8 гэдэг зарим тоонуудыг алгасцсан. Энэ бас ингээд 9 хүртэл зарим тоог алгасцсан байгаа. Тэгэхээр энэ 3 массиваас гурван байдаг хамгийн том тоог болох гэдэг юм да. Тэгэхээр эндээс жижигхэн байгаа учраас яг гөгдөв зэрэггүй болоод ирэх хэрэггүй баймаар байж шүү. Гадаа сандал зөндөө байгаа. Манай сургууль баахан сандал авчирсан. Хөвтөж болдог сандал байгаа. Тэн дээр чи хөвтөж яг. За 5 гэдэг тоол хамгийн дээдлийн тэгээд гурванд нь байгаа тоо болчиход байна л да. Тэгэхээр энийг яаж олох вэ гэвэл мэдээж хамгийн том тоогоо олох гэж байгаа учраас дээрээсээ эхлээд явах бах. Тэгээд одоо яах вэ вэ? Стейкээс эдрийг стейктэй хийчих юм байна. Стейк рүү хийх юм байна. Массив гэж өөр нэг стейкүүд рүү хийчих юм байна. Тэгээд дээрээс нь авч явж байгаа нэг мэдхэд эндээс 5-ыг аваад эндээс 5-ыг аваад эндээс 5-ыг авах болчих гол байна л да. Энэ жишээн дээр бол. Тэгэхээр хин тул яхаа гэхээр нөгөө нэг тэгэх хэрэгжилт гэдэг шиг байна шүү. За нэгийг авлаа. 8-ыг аваад тэгээд нөгөө 2 гурвангийнхаас дээдлийн нөгөө тоонуудыг авлаа. Орой дээр байгаа тестийг орой дээр байгаа тоонуудыг авлаа. Тэгсэн чинь 7 8 9 гэдэг ийм 3 ялгаатай тоо байна. Уул бид нар бол гурвуулаа ижил байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг уу мэдээж 9-ийн хувьд бол нөгөө 2-ын 9 биш. Учираас энэ 3 тоо дотроос хамгийн шинэ лав хаях юм байна. Тэгээ одоо бид нар 7 8 9 7-г харж байгаа бол юу гэсэн үг 9 бол нөгөө хоёрт нь байхгүй юм байна. Тэртээ тэгвэл 8-аас эхэлж байгаа гэж 9 байхгүй. 7-оос эхэлж байгаа 9 байхгүй. Буураад явж байгаа учраас тэгэхээр 9-ийг хаяад дараагийнхыг авах юм байна. Энийг дахиад нэг пop хийгээд энийг авах гэсэн. 8-ийн хувьд ч гэсэн нөгөө нэг ижил 3 8 байх боломж байхгүй. Яг энэ 9 доошоо яваад дараагийнхаа авсан чинь 8 байж байгаад тэгээд 8 8 8 болчих юм уу гэхээр энэ 7 ч одоо яг ч юм биш үү те. Энэ 7 хэзээ ч доошоо яваад 8 болохгүй дараагийнх нь тоон. Тэгэхээр ер нь явж байгаа тэр нэг их байгаад байгаа тоонуудыг нь хаяад дараагийнхаа тоогоо стейкс авах гэсэн юм шиг байна. Болж байгаа. За 7 болов харин үлээгээд байж болох юм. Тэгэхээр 3 тоо авчаад тэр 3 тооныхоо 3 тоо тэнцүү байлгах хүсээд байдаг. Тэгтэл нөгөө төл нь өөр тоо ялгаатай тоонууд байгаа дэвэл хамгийн багтай стейкийг үлдээгээд тэгээд нөгөө хоёрыг нь дараагийнх нь тоог авчихсан. Гэхдээ энэ алгоритмыг ажиллах юм сайн мэдгүй дээ. Тэгээд дараагийн тоонууд авчихсан. Тэгээд дахиад харна гэсэн тоонуудаа хооронд нь харьцууллаа. Тэгсэн чинь 5 5 гэдээ аваа явж чинь энэ дээр нэг 7 явж байна. Тэгэхээр энэ 7-г бол хаях хэрэгтэй. Өөрөөр хайн гэдэг нь стейкээс pop хийгээл гаргаад хаяна гэсэн үг. Тэгээд орой нь энэ дээр ирчихсэн 6 дээр. Нэг юм. Тэгээд яг 6 ч гэсэн энэ 5 6-гийн хувьд 6 хамгийн том нь болоод байна. Тэгэхээр энэ 6-г бас pop хийгээд яачаа гэдэг. Нэг юм. Энэ бодлоор яваад байж болох юм шиг байна. Тэгээд хэзээ хүртэл явах вэ гэж нөгөө давталтрах уу юм байх юм шүү дээ. Тэгээд давталтынх нь нөхцөл нь болохоор
Энэ стейкийн топ нь за топ биш үү гэж үлээ. Топ топ гэж загч байж магадгүй эсвэл нөгөө юу пик ч үлээ те. Нөгөө нэг шууд авалгүйгээр оройг нь авдаг нэг хүмүүс байгаа. Тэр энэ гурван стейкийн пикүүд нь хоорондоо тэнцүү биш байгаадах юм бол юу гэнэ гэсэн үг. Богцоход байна гэсэн. Юу хамгийн их нь олоод хамгийн ихийнх нь стейкийг нь pop хийгээд намхан болгоод байна гэсэн. Тэгэхээр бол хамгийн сүүлд бүр энэ гурван тоонууд, гурван бандаа тоонууд дээрээ хачин ялгаатай тоонууд байвал бүгд хоосон стейк болтлоо багс чинь. Тэгээд яг нөгөө давтлын нөхцөл дээр бас хоос гурлах хоосон болчих бол гэж бас нэг нөхцөл нэмээд тэгэл явах юм да. За нэг юмрхүү энэ бараг болох. Тэгэхээр яг юунуудаа стейкүүдээ шинээр зарлаад яг ч маа гэж нэрсэн. Нэг аваар аррей гэх гэж байгаа нэрсэн. За тэгээд стейк юунуудаас стейк энэ стейкнээсээ одоо шинэ H1-ээс A1-ыг гаргахдаа яг үүсэхдээ H1-ийн бүх тоонуудыг авч хаяад яг гаргаж хайчаад өөр нэг стейк рүү хийчээд буцаагаад одоо яа зөв temporary ч гэдэг юм нэг юм стейк байж байгаа. Тэр нь лүү 3-аас нь ахуулаад оройгоос нь ахуулаад хийж байгаа. H1-ийг 3-ын H1 хийгээд 2-ын H1 хийгээд 1-ийг хийгээд дахиад 1-ийг хийгээд ингээд уруу гарчихна гэсэн. 3 нь онцлохоо 3 нэгт юм шүү дээ. 3 доор ороод нэгүүдэн дээр гарч байгаа юм тий. Ингэж хийж хайчаад буцаагаад H1 рүү хийхдээ нэг яваад явчихсан гэсэн үг. Хийлээ. Гэхдээ нөгөө нийлбэрийг аваад явчихсан. Нэгийг хийлээ. Нэг дээр дараагийнхыг нь хийхдээ энэ тэгээс авахтаа нэг S гэдэг үсгэж авдаг ч юм уу. Тэрийг нийлбэрүүдийн тухайн нийлбэрүүд нь болоод 1 2 3 5 8 гэд хийчих. Тийм бол манай стейкүүд ийм юу болчихно. А-ууд болчихно. Хийхдээ H1-ээс T рүү өнгөс уруу нь харуулаад T-ээс 10 ихтэй ингээд энэ гурван стейк байгуулчих. Тэгэл гурван ингээд байл юу яагаад авчих вэ? Багсгаад авчих юм байна. За иймэрхүү. За би одоо нөгөө хоног 50-аад бичээд унах юм байна чи. Энд чинь барьж ярьж болох юм байна. За юу ч гэсэн эхний удаад одоо нөгөө хийх ажил нь ийм юм тий. Тэгээд туслах нэг стейк зарлаад тэгээд стейкүүдээ дотор нь уруу нь харуулъя. Энэ H дээр бас стейкүүдийг эдгээр нь толгойг нь уруу нь харуулад хийх юм байна. За тэрийг хийя. Гэхдээ энэ стейк хэд сонир стейк байна. Юутай. Стейкер зарлаагүй дандаа жагсаалт юм байна. Тэгэхээр аваад бараг уншаад бичих юм шүү. За энэ ч одоо стейк биш жагсаалт байгаад байдаг. Жагсаалт байгаад байгаа ч ямар ч юм бэ. Шууд жагсаалтаас get гэж аваад толгойн дээр байгаа хамгийн сүүлийн хэлбэрт эндээ байгаа жагсаалт гэсэн. Оноос энэ хүртэл уншаад ишиж уншаад ишиж юм хата ч одоо сүүлийн элемент нь тэр. За яг урт нь байгаад байдаг л үү. Жагсаалтууд урттай нь олж байгаа 5 урттай байна гэд 5-ын авъя. Хоёроо 5 урттай нь 4 км-ийн 3-ын 2-ын 1-ийн гэдэг 0-ын болж байгаа тийм. Тэгээд get гэж жагаад эдгсээр нь хандаад аваад ишээ хийх юм. Тэгсэн чинь юу байгаад байдаг. Бид нар нөгөө нэг стейк үзээд байдаг. Стейкийн жишээгээд байгаа учраас тэгэл стейк шигээл явах юм тий. Зөвхөн нөгөө нэг get 0 гэж л дуудаж болдог. Get 0 ч явах тий. 0-ыг аваад уншиж авангуудаа remove билүү тий. Устгах нь delete ч үлээ. 0-ыг устгаад ингээд явдаг тийм баймаар байл та. Тэгэхээр яг энэ дээр нөгөө нэг юм уу биш яа гэсэн. Стейкийнхаа юмнуудыг биччихье. Яг ламстор дээр бол нөгөө Java-гийн стейк гэдэг интерфейс ашиглаж байгаа баах. Энэ дээр болохоор pop гэдэг юм ал бичиж да. Pop ямар явж үлээ. Стейк ч одоо pop гэдэг оройгоо авдаг хамгийн их элементээ устгаад авчдаг.
нэмдэг чи юу лээ? Push үү те. Push гээд хоёр л юу байгаа. За тэр хоёр функцийг эхлээд бичье. Push нэ. Тэгэхээр чин жагсаалтан дээр үндэслээд бичнэ гэхээр манай list дотор бол энэ байна. List гэдэг чинь нөгөө get metтэй байгаа даа тий. За тэр функцүүдийг ашиглаад эхлээд push-ийг бичдэг юм уу? Эхлээд delete гэж бичих юм уу? Тийм юм. Одоо шууд sticker яах гэж бодох та. За sticker дээр хоёр функцээ бичүү. Тэгжээж яах юм шиг. Яг адилхан хандлтаа public static энтергээд авчи. Push гэдэг нэг лист өгнө. Pop гэдэг нэг лист өгнө. Тэгэхээр нь ячдаг. Сарчдаг. Би фокус юм. За push-ээс эхлэв тий. Push. Push. Stick. За stick. Руу том. Элемент гэж. За энэ юу нэ? Энэ дээр сайн юу гараад юм шүү дээ. Add integer гэдэг ганцхан аргументтай юм хийчихээр төгсгөл нэмчих юм байна. Жагсаалтынхаа. Тэгэхээр бидний хоёр дахь функц юу index-тэйгээ нэмдэг. Нэг index өгөөд тэгээд элементтэй өгдөг. Тийм функцийн дуудъя. Тэгэхээр яг зааж өгсөн байдлаар нэмдэг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр 0 гэж байгаа нэмчихье. 0 гэснээр ийгээ нэмчих. Энэ ямар зөвшөөрсөн юм бэ? Public гэсэн үг шүү дээ. За. Ингээд энэ push дээр явж байгаа юм байна. Энэ буцаах хэрэгтэй буцаагаад байгаа юм. Ер нь энийг буцаачтай одоо юу нэ? Return 0 гэдэг чи. Одоо алдаа. За тэрний удаан зураг сануулсан. Тэгээд нэмчээд юу яах хэрэгтэй бэ? Үгүй яах ч юм ингээд болоо. Жагсаалт уртмартыг бол хин өөрөө нэмчих бах. Жагсаал list класс энэ add функц өөрөө нэмчих бах. Тэгээд бид нар гол нь нөгөө stick-ийнхаа түрмээр add ихтэй заавал 0 талаасаа нэмнэ гээл тэрийг л ингэ явж. За push нууд ингээд болцсон. Push нь болов уу маань гоё. Stick-ийнхаа том ч юм. Тэрнийхээ add-ыг дуудсан юм. За push нь болцсон. Одоо нөгөө нэг устгадаг. Устгадаг бас чагсаалтынхаа ямар ч юм remove ч юм уу тийм ашиглаад чи. Юу чөтгөн хашиж. Юу чөтгөн хашиж. Чөтгөн. За ингээд юм байна. Ерөнхийдөө
Нэмэлтээ заавал урдаас нэмнэ. Устгахтаа ч гэсэн урдаас устгах. 0-р элементээр устгах. Өөр индекс зааж өгч болохгүй. За ийм яг стеки өөрийнх нь нэртэй хурш бомбод хариуцчих. Уун чагсаалтан дээр тэр юм гэж функцэд л та. Гэхдээ яг нэг онцлог нь эхнээсээ устгадаг учраас хурш гэдэг нэг юм руу чих тэгээд pop гэж нэг өсөрч гарах гэсэн юм. Дайм хүмүүстэй болсон. Одоо нөгөө нэг юмнууд чи юунуудыг аваад яаж хэлээ нэг стекээс элементүүдийг аваад нөгөө тийш нэгээр доош нь аваад ичигээ. За энэ аль нэг юм дээр байдаг ч бид бол авчлууд дээр байдаг болоо. Доош нь аваад ийм функц. Тэр ийм гурван стек зарлж байгаад тэгээд тийш нь хийчихье. ийм юм байна. За хоосон болтол нь уншаад тэгээд хоосон болтол нь уншиж жагаад аваачаад pop хийгээд pop гэдэг их бодсон юм байна. Pop хийхдээ бид дээдлийн хурш хийхдээ бол нэг юм буцаах хэрэггүй юм байдаг ч тийм. Pop хийхдээ чинь үргээ юу устгахаас өмнө тийм нөгөө юм устгахаас өмнө ректор нээж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр нөгөө remote нэг аваад remote нөхөрчин юу ч үлээ peak гэж бас нэг юм байх хэрэгтэй юм байна л та. Стекийнхаа орой дээр нөхрийг аваад peak гэж бичиж энд зарим peak гэдэг ч юм уу. Нөгөө get гэж байгаа юуныхаа get юм бэ? ST-ийнхаа get гэж байгаа. 0-р элементийг аваад буцаач. Юу устгах юу гэдгээ ерөнхийдөө хадгалж авах хэрэгтэй. Тэгээд хурш гэдгийнх нь утга нь юуны бүр байдаг л да нэг хурш гэдэг pop гэх утга нь стек орой дээр болохыг аваад дээр гэсэн үг тийм. Тэгээд устгах чинь стекээс гэхдээ бид нарт ирж явах хэрэгтэй. Ретор нэгэд авчихъя. Тэгээд дуудахтаа бид нэг бүхэл таагаад байна гэсэн. Үр дүнд нь стек нь жоохон архан болоод явчихна. За хүүшүүд бол нэг юу вэ? Хүүш өндөр бол юу өндөр бол стек жоохон өндөр болно. Гэхдээ биднэрт нэг ийм тоон нэмжлээ шүү. Стек рүү ийм тоон хийчлээ шүү гэж буцаагаад байх хэрэг нэг байх юм шүү. Гэтэл бид нар мэдж байгаа л энийг өгөөл дуудаж байгаа шүү дээ. Хоёрдугаар аргументаар. За ийм хоёр юу байна? Жагсаалт маягийн жагсаалтаар стек хийчлээ. Хоёр үнцэн хөгжсөн байна. Одоо юу нөгөө нэг жагсаалтаас аваад нөгөө жагсаалт руу хийя гэсэн. Нэг хоёроо руу жагсаалт юу стек үсгэж стекч гэж одоо стек юм да. Жагсаалт листтэй ашиглаад нэг хийгээд тэмдгүүгээ эндээс нь аваад доош нь бичнэ. Үгүй эндээс нь аваад доош нь харуулад хийчихнэ гэдэг нь. Тэгээд буцаагаад яхаа. Таньч H1-ээс нөгөө жагсаалтаас нэгдүгээр жагсаалтаас аваад T гэдэг жагсаалт руу нөгөө жагсаалт стек руу юм тийм. Нөгөө ч нараа хийчихье. За одоо энэ нэг юм байна. Жагсаалт эдгээр бол аргументаар орж ирж байгаа. Функц дуудахад тэр доор. Яг манай функц юм байна шүү дээ. Equals tax гэдэг дуудаж байгаа. Equals tax гэж хаач дуудаж байгаа. Ойн шүү дээ. Ингээд дуудаж байгаа. Тэгээд бэлэн нөгөө орч ирээд байгаа. Хурсгчууд. Зүгээр энэ жагсаалтыг яаж нөгөө анхны утгын яг хоёр гэдэг юм шиг байна тий. Зарлахтаа санахад нэг жагсаалт гэдэг бүтэц үүсгэх гэсэн юм байна. Энийг гол үзэж. Тэгэхээр нэг зүгээр зарлчуд чинь зүгээр жагсаалтын заагч чинь ямар нэг юу байхгүй. За нэг юм. За оо чаас жоо явуулж. Моос юм.
ийм стек гэдэг дээ бид нар стек үсгчтэй. Тэнгүүтээ одоо доош нь харуулдаг функц гэхээс чинь доош нь харуулдаг функц гэдэг доош нь харуулахын тулд бид нар яасан ч гэдэг. Чиний бахын бичиж байгаа л нэг шалгах юм биз дээ. За энэ одоо нэг явуулчих. Нэг ядаж юу нь ялтай байна уу? Хөрвүүлт ялтай байна уу гэж хэрэгтэй. Хөрвүүлт ялтай байгаа юм. Return алах штэ гэнэ. Юу return хаана вэ? Энийг хэлж байгаа юм. За энийг түр ингээд алдаа гаргаад байхгүй тулд энэс өөр алдаа байна уу? Энэ бүхэлдээ хугацаад юм ингээд нойлоо буцааж. За одоо дундуура бид нар ямар нэг алдаа хийчихвэл тэрийг чинь нөгөө дөнгөж юм дээр явж байгаа шүү дээ. За ийм юм гарч ирэх их сайн. Буруу хариулт гэдэг. Нөгөө бид нар одоохондоо ямар нэг үр дүн гарах юмд хүрээгүй байна. За ямар ч гэсэн хүрээлтийн алдаа байхгүй мэн. За энэ дээр би нэг ийм тэр нөгөө нэг H1-ийг аваад чадварч наруудаа хийждэг гэсэн маяг юм хийх гэдэг л да. Тэгэхээр боосон болтон H1 За нэг юм гэж байхгүй юм. H1-ийн бог биш байна. Зиндэг юм. За H1-ийн бог биш юм байна. Push гэдэг бол манай функц мөн. H1-ийн бог биш юм байна. Бог чинь чи юу гэдэг list дотор бог гэсэн функц байхгүй. Бидний доор бичсэн хоёр функц чинь манай энэ ямар юм бэ? Result гэдэг класс яг. Тэгэхээр шууд дуудаад явах юм байна. Дотор нь юунаас аваад гэхээр H1-ээс аваад тэгээд тэр үг хийх гэдэг юм чи. За энийг дахиад үзье. Энэ бол ерөөдөө яаж байгаа гэсэн үг. Энэ одоо бид юу шалгах гэдэг нэг хугацааны хязгаар тавьчих нэг юу гэж. Тагталт маань төгсч мөсөхгүй болчихвол. Төгсөхгүй байвал гэдэг юм шиг. Төгсөхгүй байвал дээр хугацаа ихтерсэн гэж алдаа гарах хэрэгтэй. Иймэрхүү while тагталтууд заримдаа юу төгсдөггүй. Тэгэхээр манайхууд ингээд H1-ийг pop гэхээр нөгөө нэг delete, remove хийсээр бол дуусчих юм байна л да. За иймэрхүү байдлаар H1-ийг юу хийж байна? H1-ийг доош нь харуулад тэр үг хийж байгаа юм байна. За тэр үг хийж байгаа. За тэгэнгүүтээ одоо зөвхөн нэг л стейкийн талаар яриад байгаа шүү дээ. Доош нь харуулж хичээд одоо эндээсээ нөгөө буцаагаад H1 рүүгээ ч юм уу юу яа. Бас л нөгөө нэг юу байх юм байна. Нэг юм дээрээс нь аваад гэхдээ бид нөгөө нийлбэр олдох үзэж байгаа хэрэгтэй. Тэрийг хийж. За нийлбэр олж явахдаа зөв болж байгаа юу гэдэг хөвлөд ээж болно. Хөвлөх юм бол манай саяын юм дээр ажиллах дээр таны гаралт гэдэг дээр байх хэрэгтэй. Тоонууд гэнт хөвлөгдөд гараад байна. 0-оос гадна. За яг нь шууд нэг юу яасангүй. Шууд Eclipse дээр хийгээгүй, веб дээр хийгээд байгаа учраас жоохон дундын завсрын үр дүнгээ сайн мэдэхгүй л нүдэ найл яваад байна гэж байгаа. Болчихлоо. За тэгэхээр одоо тэг ишиж. Гэхдээ бид нар энэ H1-ийн хувьд нэг юм хийн үр чаач юу. Тэгээд нөгөөдөж надад хийчин H2-ийн хувьд юм хийн гэдэг яваар 3 удаа хийн гэхээр ер нь бол энэ миний бараг л нэг функц болоод бичих юм шиг байна. За одоохондоо юу ч ингэж явж байна. Функц болохоор барьж аваад функцийн аргумент нэг юм нөхөр орж ирээд тэрийг нэг бичнээр бичих юм байл та. За яч анчнишн руу хамраад гэж одоо нийлбэрийн авах ёо. Нийлбэрүүдийн стек рүү их юм.
Нийлбэр. Тийм одоо яг хуу энд юу яачлаа? А1-гээд заруулчихлаа. Нэг H1 рүү уцаараа тэгээд болох юм. H1 чинь бүх юм. H1 ч уг хоосон болсон юм тий. Уцаараа H1 байж. За. Юу ч гэсэн шинэ амжилт зарлалцсан, шинэ стек зарлалцсан тэрлүүгээ үргэлжлээд байгаа. Тэгээд тэрийг их хэмлээд үзье. За, одоо ингээд ажлууд бол нөгөө юу тоонох хэвээр. Эхний стекийг доош нь харуулад нэмсэн гэхээр түрүүний энэ гарах байна тийм хаанцаж гэж гарах юм да. 1 2 3 5 8 гэдэг тоонууд. Гэхдээ бид нар тий доороос эхлээд нийлмийн онж учраас 1 2 3 5 8 гэдэг өсөх дараалал гарах хэвээр. За гэдэг газар 0 гарч магадгүй нөгөө манай main функцэд 0 яаж байгаа хэлж байгаа. Юу вэ? За дебаг руу гарчижээ. За. Энэ веб дээр яг нэг гаралтыг нь бол хэн хийгээд байгаа? Main функц дээр хийгээд байгаа. Тэгээд гаралт руугаа гаргаж байгаа. Бид нэр систем мод гэдэг тэгэхээр тэрийг debug гэдэг нэг уралд гаралтай хамаагүй шахав. Тэгээ нэг зөвшөөрлтийн сувг гэх юм. Тийм учраас тэгэхээр 1 2 3 5 8 гэж зөвлөж гарсан юм. Тэгэхээр ер нь бол зэнтийн хамаа хэлэх юм байна. За нөгөө юунууд олцсон. Нөгөө дэш нь хавлагдсан. За гэж хааж байна. Тэгэхээр энэ функц маань ингээд өсөд байгаа юм жоохон муухай юм л да. Одоо яг ч энэ давтар, энэ файл давтартайс, энэ файл давтартайс энэ хоёр хэсгийг 25-аас 35 дугаар бүрийг дахиад H2-ын хувьд, H3-ын хувьд нэг хийн гэхээр бүр танаа 10 X явж байгаа юм. Тэгэхээр манай функц 30 40 мөртэй болох юм байна. Дээр нь бид нар одоо бас ингэчээд ерөнхийд нь 3 стектэй байгаа тоонууд гэдэг олох гэдэг чинь 3 зэрэг байгаа хамгийн том тоо гэдэг. Тэгэхээр эднийг юу яа? Жишээ нь энэ минийг ч юм уу функц болгоно. Энэ 3 мөрийг жишээ нь функц болгоод дуудчихъя. Сүүлд нь яг H2-ын хувьд энэ дахиад яхад амарч юм байна тий. H2 гэж дуудчихна. Энэ хэсгийг за ялангуяа энийг ойлгож A1-ийг бол хэрэгтэй энэ манайсдаг. Яг энэ хэсгийг S0 яасан гэдэг нөгөө стик дотор нөгөө шаард орцсон болгоомыг аваад нэмээд хийгээд байдаг. Энийг бас нэг функц болгочихъя. Юу гэхээр функц дотроо ийм хүсэгч байдаг гэж энэ нөгөө бидний өгөх чагсаалт нь энэ ингээд хаанаас авч ирэх вэ? Урууга гарцсан чагсаалт нь энэ нь болохоор нөгөө хийх ёстой чагсаалт нь. Хоос би гэж хэлсэн стек гэдэг хоосон стек нь энэ гэдэг. Игээд бичиж болох ба тэгэхээр энийг тусдаа гаргаад энэ нөгөө нэг бүгдийг аваад нөгөө дэш уруу реверс хийж байгаа тийм реверс гэдэг үгчиж энэ дээр юу ч гэдэндээ самч гэдэг юм тийм функц чи тэгээд дуудаад явсан дээр юм байна.
За нөгөө тийш харуулдаг функц. Тэгээд нэгдүгээр аргументэр байгаа стек аваад хоёрдугаар хийчдэг. Гэхдээ нэг нэгээр нь аваад хийхээр тоон нөгөө тийш харцсан. Орчин. Тэгэхээр одоо энэ дээр яг эдгээр хэрэг болоод reverse гэснээр H1-ийг аваад тэр хийчихээ. За их юм бол одоо бид нар reverse функц хийхээр ажиллаж байгаа гэдэг шалсан хаалт нэг байна. Энэ бол ойрхон compile гэж ярьдаг. Гүрүүлэлтийн алдаа гарчих юм гээд шалгаж байгаа гэсэн чинь нэг юм гарч push tag гэсэн чинь болж байгаа. Push tag гэсэн чинь юу алдаа гараад байна. Олдоогүй газар алдаа гарч үгүй. 41 дээр. Тийм шүү дээ. За энэ дээр T гэдэг юм шүү дээ. Тэр үг биш нөгөө S T 2 лугаа тий. S T-нээс богж аваад юм байна. За гэнт өөр газар алдаа гарч байна. За эдгээр өөр юм баггүй. S T-нийг хоосон болтон S T-нээс аваад S T хийлээ. За S T-нийг За ингээд ажилчин нөгөө гурав дээрээс дуудаж болно. За ийм жоохон юу аргаар л шалгаж байна. За яг флеш дээр байсан бол нөгөө бас яах нь шүү дээ. Тус өвчийнхаа утгыг хараад яваад гэж болно. За сайн байна юу болж байна. За алдаа гарах та нар олон нүд гарч байгаа байна гэдэг олж байгаа. Реверс бичсэн. Реверс дуудсан. Одоо реверс маань бүр ингээд амар ашиглалтанд орсон. Яг зээчлээд байна. Тэгэхээр одоо энэ араас reverse H2 муу гэдэг бичиж хэрэггүй байна. Нөгөө 10 юу болцсон юм шүү дээ. H1-ийн уран болцсон байгаа даа шүү дээ. За энд нэг юм зурлаад одоо энэ хэсгийг копиж аваад самчуулууд юм болж байна. Оо. Ялхан юм шүү дээ. Аний. Дайны байж. Өөх юм. Яа. Одоо байгуулсан ба. ST-нэгээс аваад хоёр руу нийлбэрүүд бодож чинь. За цаанаасаа дуудахтаа юм хоёр бэлэнчтэй өгчин үүсгэсэн байсан тий. Тэгэхээр одоо бид нар энийг яаж тодорхой гэхээр сон гэснээр хэд байгаа юмнуудыг аваад нэг нэгээр нь A1 рүү ичээ гэж бодсон. За нэг удаа ажиллаж байгаа үзэхэд энийг яаж тусахгүй. Одоо нөгөө нэг тоонуудаа хийлж ийн үгүй юу гэж хараад байна. Веб дээр бид нарт нэг юм бүгд нэмж аваад код гэж байна. Янз бүр нөгөө нэг гарч ийн өөрснөө шалгалж expect гараад энэ нэг бүгд юм байна гэв. Нэг хоёр өдөр танаа. За зүг юм аа. Зүг байна гэж үзэж байна. За тэгэхээр ийм баахан функцүүдтэй болцсон эндээс яхан дуудаж байгаа. Ингээд явж байгаа. Одоо H1-ийн хувьд ингээд ингэсэн. Энийг дахиад H2-ийн хувьд хийнэ гэхээр H2-ийн хувьд одоо T-мен гэсэн болцсон юм чинь. T гэдэг T-мен сүг болсон ч гэжтэй. T-мен сүг болцсон билүү? Сам гэхээр аваад хийжтэй сүг болчихж байгаа юм даа. Сам дээр чинь S-ийг аваад ST-нийг бүр хоос мөлтөнд авч байгаа. За хоос болцсон гэж үзье. Болцсон юм шиг байна. Тэгэхээр H2 аваад тэрийг нөгөө дэш навч хийгээд
Тэгээд А2 гэж нэгсдэг үсгээд тэрнлүүгээ тэгээ А2 дугаарч. За одоо биднэрт нэмэгдээд дебаг руу 259 гэж гарах хэрэгтэй байна. Бол 259 нь артаа гарах байлгүй. 2 дахь хэсэг юм чинь 259 гэдэг арчаа. Робот ч их сайн гэдэг байна. Ингээд энэ дээр нэг үүд юм байна. За 259 заавалч нам ер нь болж байгаа. Тэгэхээр тэр 2 хэсэг дээр шалгацсан юм чинь тэр нэг print line аваач. Print гэдэг байна. Хаач байна юм. Энийг аваач. За тэгээд энийг 3 дахь хэсэг 3 дахь хэсгийг хурдмас хийчих. Ингээд ерөнхийдөө зөв ингээд биений дуудсан байдалтай тавьж байгаа. За ерөн энэ ч одоо их адилхан байна. За ингээд reverse гэдэг H3-ыг аваад гол хийх юм аа. Энэ болохоор нөгөө тоонуудаа л мартчихгүй. Bëнийг хартдаг ч юм уу. За энийг үгцээд тавьчих. Одоо сүүлийн хамгийн сүүлд нь 156 доллар гэж гарах хэрэгтэй. За тэгвэл яг бид нэр харж байгаа юм. 156 доллар гэдгийг харчаа. За тэгээд болж юм бид нар цаашаа явж болно. 156 доллар за гарсан юм. Тэгэхээр одоо энийг аваач. Одоо нөгөө бид нар зөв хариу гаргах хэрэгтэй. Дунд нь юм хараад алтаа гараад магадгүй. Одоо зөв хариугаа төгчөн. Манай юу функцэл үндсэн функцийг явуулж байгаа. Тэгээд 3 стекээ барьж аваад яатсан. Нийлбэрүүдээр нь тавьсан. Одоо бид нарт ийм энэ массивд үүссэн гэсэн үг. Массив нь ийм стекүүд үүссэн. Одоо дээрээс нь аваад харьцуулаад явах хэрэгтэй. За нэг while тавталтай бичих. 3 стекийн юунууд нь за get ч гэдэг юм. Тэгээ шууд get-ээр навсаж байгаа муухай юм. Stack гэчээд жагсаалтын функцнууд байдаг. Get гэж жагаад нойлуудыг аваад тэгээд 3 хоорондоо тэнцүү байна уу юу гээд тийм болтол нь явна. Эсвэл стекүүдэд дуустал нь явна. Стекүүд нь 3-аа хос болчвол тэгээд 0 гэж гарах юм байна л да. Өндөр нь. За ийм шин давталтай. Ямар ч юм. За энэ юу давталтын тоолгоо жоохон амар хөвчлөлтэй. За юу та гурлаа тэнцүү болчихвол зогсчихно. Эсвэл энэ empty-нууд ч амар юм да. За ихтэй гурлаа хоосон empty-ийн үнэн байвал тийм үнэн байвал заавал нэгтэй тэнцвч хэрэг байна. Энэ empty-ийн гурван empty гурлаа үнэн болчихвол бас зогсно. Эсвэл гурван орой дээр гурван гурлаа тэнцвч зогсно гэдэг. За тэгээд одоо яг зогсоогүй багт энэ доктор явна. Олон доктор яваад тэгэхээр гурлаа тэнцүү биш юм байна.
Тэгэхээр яг л нөгөө хамгийн ихийг нь яг л их юм уу юм. 7 8 9 гингүүд 9-ийг нь 9 9-тэй юуг нь яг хэвээр тийм. Тэгэхээр энэ дээр нэг юм байна. 7 8 9 юу шүү дээ. Хамгийн ихэнх гэх юм да. Хамгийн их хоёрыг нь нөгөө нэг гэж юу гэдэг. Хэлбэж юм уу? Хамгийн их нь олоод хэцүү биш юм чи тийм. Хамгийн их нь гэдэг нэг юм байна. Тэрийг нь олоод юу гэж нэг pop гэж нэгсв тийм. Тэгэхээр нэг гурван стекний аль нэг нь доошлчихно. За тэгэл нэг нэгээрээ доошлсоор бол нэг бол гурван тэнцүү болно, нэг бол зүгээр байна. За хамгийн их нь олох хэрэгтэй гэж байгаа шүү дээ. 3 тооны хамгийн их олох гэж гайгүй юм. Хөрхий. За юу лээ хвш ба. За ийм байвал за ингээд яваад байж болно. За энэ чинь тэгэхээр юу юм бэ? Максыг нь олоод ч яах юм блэ? Максыг нь олоод нэг нь макс энэ хоёр макс гэдэг ихсэн шүү дээ. Тэгэхээр макстайгаа цуг нэг нөгөө индекс гэх юм уу? Яг 1 нь 2 нь 3 нь гэдэг юм хадгалах хэрэгтэй. Тэгээд давхар хадгалж явахгүй бол сүүлд нь нөгөө сүүлд тэгээд тэр индекс ч гэдэг юм уу? Тэр хурцчийнхаа нэг 2 А1-ийнхаа попыг дуудаад 2 А2 попыг дуудаад гэдэг юм байна. Тэгэхээр энэний давхар юу хэрэгтэй байна? Индекс гэж хурцч байгаа. Тэр нь бол одоохондоо 1 байгаа. Тэгснэ А2-тэй харьцуулж юм байх юм бол ч одоо яаж яадаг вэ? Тэгэх юм бол x жаад энэ ч дэвш нэг зөвч үү? Гэж за хоёр их яваад ингэж жаад индексийнхаа 2 болчихоо. За нэг юм уу 2 3 if бичих юм байна. 3 дээр бас нэг if бичих үү? Битэрээ дуусна. Хичээд байгаа. Исчих шиг. Ингэдэг л үү. За энийг ерөөсөө шоолч.
Оо. За. Хоп. Оо. Энэ болоо ирсэн юм байна. За. Чи. Яа. Ийм гурван дуудлага хийж энэ одоо яаж юм гэсэн болж байна. За ингэж. За энд нэг улаан брат. За. Ингээд хийгээд ажиллах нэг юм одоо багтаа. Ингээд дуудчихлаа. За. Юу болтон? Гурван максимумыг олоод. За тэгээ энэ файлын халт хааж байгаа шүү. За нэг одоо ингээд ер нь болчихлоо гэж бодож байна. Гол нь янз бүрийн юм гаргаж чаагүй бол. Нөгөө нэг өндрөө бол очих хэрэгтэй шүү дээ, тий. Тэрийг хийсэн бөө. Ер нь бол дуусчихлаа. Нөгөө нэг 5-ын тоогоор энэ яагаад 5 хийгээд байгаа юм? Хаач 5 хийгээд байгаа юм. Мэдгүй юу гэж болчих юм. 5 энд хэвлэл байгаа юм бах та. Өдөр нэг юм хэвлэхэ байцсан биз дээ. Энийг хэвлэхэ байцсан цааш. За. Юу ч гэсэн 5-ын тоогоор байгаа юм. За. Уцаахта бид нар өндөр уцаах хэрэгтэй. Хамгийн өндөр нь тэр байна. 5 уцаах хэрэгтэй гэдэг нь зөв харин. Тэгсэн чинь 0-ыг уцаац. За тийм. Зөв л явж байгаа бай. Зөв ч юм уу. Яг 0 уцаах юм гэдэг бид нэр ингээд юм хийж тусаагүй байна. За. Ингээд файл тавталт яваад дууссан. Энэ юм шиг үү те. Тэгээд файл тавталт яваад дуусны дараа бид нар хэрвээ хоосон биш байгаа дэвэл нөгөө уран стик маань хоосон биш байгаа дэвэл аль нэгнийх нь 0 дугаар лимитийг оруулж зааж байна гэсэн үг. Хэрвээ 3 хоосон байвал 0 гэж үзээд байсан. Тэгэхээр 3 хоосон гэж буцаахтаа нэг ийм өртөө бичгүүрүүд ингэсэн ч болох юм байна. Сайзуудыг нэмээд тийм уран сайзаа нэмсэн чинь нийлбэр 0 гараад байвал 3-аар 0 гэсэн үг шүү дээ. Тэгээ шаардсан ч болоод юм байна. Тэгэхээр тэр уран стек тоогоор дуусна гэж үзээд тэр чинь нэг сайз гэж байгаа юм тийм. Сайзыг аваад энэ дээр хоёрын сайзыг нэмээд тэгээд нийлбэр нь тэг яваад байгаа юм бол энэ чинь 3-аар хос мэдсэн гэсэн. Тэгээд энэ гэж чаа. Уу гэдэг чинь 3 стек 3 хос болоогүй. Харин нэг 3-ийнх нь ихэнд байгаа элемент тэнцчээд зогссон гэсэн үг байна. Тэгэхээр нэгнийх нь за нэг юм нөгөө нэг юм болчих юу нэ pop ч юм уу тийм нэг юм нэг их хос биш юм уу гэдэг. За ийм за одоо жинкнээсээ нөгөө уран трансферээс салах ёстой. Салахгүй бол бид нар буруу код бичсэн юм байна. За юу болсон бэ гэхээр 8-ыг буцаасан 3-ыг 5-ыг буцаах хэрэгтэйсэн. Юу ягараа 8 гэж. нэг тэгээ ингэж явж байгаа гурлаад тэнцсэн юм байна. Юу ч гэсэн 0-ыг буцаагүй гэдэг чинь болж байна. Харин зүгээр 8 буцаад байгаа юм тийм байна. Нэгээс буцаасан. Юу хийсэн байгаа шүү дээ.
юу ч гэдэг юм. За ингээ явж ирсэн манай давхлан дотор гентүүд нь бүгдээрээ А1, А2, А2, А3 бүгдээрээ тэнцсэн юм байна. Тэгэнгүүт зогссон юм байна. Тэгээд зогссон чинь сайзууд нь 0 биш шүү дээ. Тэгээд 0 биш нөгөө 5 дээр зогссон гэж чинь нэг нь 4 хэмжээтэй нөгөөх нь 2-тэй нэг 3-тай. Айгуу том цаагараад байна. 0 биш. Тэгэнгүүт А-гаас бог гэж буцааж болохгүй юм. Зааш ингээд гит гэж байгаа А1-ээс 3-та тэнцүүд юм бол А1-ээс гит гэж байгаа 0 авчих. Попч одоо ягаад гарахгүй. Уул попч гэсэн хамгийн дээдлийнх нь буцаах хэрэгтэй шүү дээ. Устгаад. Поп гэдэг чинь энэ үсэ тий 0 аваад тэгээд устгаад тэгээд буцаах хэрэгтэй. Шинэ. За юу ч гэсэн зүгээр хэлээд нэг зүй. Одоо болохгүй угшаа. Одоо энэ веб дээр бол янз бүрийн нөгөө юу н ажиллахгүй болохоор янз бүрийн хөвлөлчд үзэх байх та. Чидээ А1-ийн за 8 ч үгүй. Уул нь болвол энэ ингэчээд авах шиг байна. 5-ыг авцсан тий. 5-ыг копиг авцсан байгаа штэ. Тэгээд дараагийнх нь копи гэдэг. Тэгэхээр хөөхийн 5 гэсэн энд нөгөө нэг while давтсан дотор нэг pop хийгээд яваад байгаа PG хэлэх юм байна. PG энэ дотор зарлалт их 3 юм гэж. Үрпи биш юм байна. Нөгөө нэг 3-аа тэнцүү байгаа чинь max шүү дээ тий. Max-ыг гадаана зарлалч. Давтсан дотор докол хэмсгч гээд яахгүй юм. За энэ ингээд ялсан юм хэлсэн. Тэгээд залж. Тэгээд энэ дээр max нь ингэж. За гээд 0 гээд явсан дараа нэг яасан гэж. Тэгээд 3-аа тэнцээд дууссан юм бол манай энэ дээр max байж байгаа шүү дээ. 3-ын дээр байгаа тоон энэ юм аа. 3 юм гэж байна. За ингээд нэг явуулнаа. Итор олж байгаа юм байна. Өөчтэй. За нэг л тест хийсэн. Таных 0 гарцсан юм. Үүш яагаад нөлчтэй. Зооц. Макс буцаана гэсэн. Макс маань бүр тэр дээд зорилгоцоо өсөж үстэй. Макс 0. Тэгээд зүгээр орохгүй байх шүү. Тийм байх тийм. Энэ давталт руу орохгүй байна. За давтал нэг ч ихдэхгүй байна. Энэ 0 байгаа л тэгээ шууд гарчаад байгаа юм. Түрүүн pop гэж яхад нөгөө нэг хамгийн дээдлийн хийдэг байгаа юм байна. Энэ дээдл нэг гэдэг. Угаасаа дээдл. Тэгэхээр энэ ширээс орохгүй байна. Нэг энтэй ийм тэнцүү биш байхад шүү дээ тий. Энийг хэмээн нот гэж жагаад тэгээд энийг гадуур нь хаалт хийчих. Гуруула тэнцээгүй байх. За гуруула тэнцэхгүй шүү дээ. Тэгээд анхны удаа л нэг дээдлийн гурав чинь 8, 9, 7 гэх тэнцэхгүй тэнгууд шууд гарчлаад байгаа. Одоо энэ тэнцүү биш байхад гэдэг юм шүү дээ. За энийг дахиад нэг юмнаа. Өнөөд яг энэ энд бол логик үржих үйлдэлтэй болохоор энэ бол зүгээр эндээс баг юутай үлдээ. Тэгэхээр агуу. Жин хоёрын хооронд нээдэг ачих үү. Агуу гэдэг лөө. За энэ юу ч баг байдаг. Логик үйлдэлээр баг юутай байдаг. Ингээд бичээд байсан. За. Үүрчин ямар аль таах юм чинь алдаан дуусахгүй шүү. За 6 гэсэн. За энэ арай амжилттай болсон уу? 6 гэдэг чинь 4-ийн хачин тооноос дээр юм байна. 5 гэж гарах хэрэгтэй байсан. 6 гэж хараасаач гараад байгаа юм. 6. За. Энд ч уулна. Яг гэдэг цаг дуусах гэдэг. Тэгээд гэртээ хийцгаа гэдэг яхаас. За энийг кодыг нь Google дээр тавьчих. Өшөө чи би Google дээр юу тавина гэдээ амлаа. Эднэрээ тавина. Гайгүй. Гоо хосмш байх. Энэ тэнцээгүй байхад. Энэ 3 тэнцүү нөхөр болтоогүй байхад
Гэт эсвэл энэ тэнцүү биш байхад үстэй юу ч юмтэй. Эсвэл гурваа тэнцүү болцсон бол энэ хоос болчихвол байлдах юм. Энэ бас урдаа юм мэдээлэл юм шиг байна. Ийм биш байхад гээд ёо. За ингэж юм гурваа хоос болчихог байх. За энэ зүйлийнх нь маш завссан юм шүү. Ингээд нэг үзье. 6 яг гэсэн юм уу? Амар алдаарч. За runtime error гэсэн чинь index out of bounds error. За энийг маргааш нэг лекцоор тэмдээ дуусгаад яахыг одоо чимэр одоо үрийн юм гардаг шүү дээ. Энийг арай амжсангүй шинэ бодлого шууд авцсан чинь авахгүй байна. Амжихгүй байна. Дуусглаа. Тусалчлаа.